Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. Арго. Орооч. Үнэн. Үнэн байна. Ардаа шүү. Орооч чи. За сайн байна уу? За, ёс тоо уушлаарай манайхаа. Яадын сувг дээр үнэн дээр юм хийх боломжгүй хэсэг жаахан асуудалтай байлаа. Анзаарсан бол үндсэн сувг дээрээс хэдэн бичлэг устсан байгаа. Тэгээд ямар асуудал үүссэнийг наа тархиндаа нэг бодоод үзэхгүй үү, тийм ээ. За, нөгөө Crash өмгөлдөг Crash Film дурлагчдын киноныхоо part 3-ыг сонирдуулж байна. Одооноос кинонуудаа аль болох бөмбөгдөд явчихна гэж бид. Окей. 3 гараа голцолцуулахаа харин мартав да заваа юмтэд минь. За тэгэхээр гэд гэж бай. Юу гэхээр манай Яадын 2.0 сувг маань өөрийн гэсэн community-г Telegram дээр үүсгэн кино мэдээллүүдийг хүргэхээс гадна хамгийн гол нь шүү дээ. Тэнд нэгдсэн хүмүүс Яадын 2.0 дээрх кинонуудыг төрүүлж үзнэ гэдэг. Янзын л байж таарна шүү дээ. Тэгэхээр нэгдчээрэй. Окей? Райг нисэж явсан машин газардах үед 90 шир зааж мэн өмгөөлөгчийг өөрийн биеэр хамгаалснаар Райг өөрөө духанда хумсны шарахтай өмгөөлөгч маань зөөлөн эдийн бэртэлтэд өнгөрнө. Бенз ч бас тэгээд төмөр сайтай машин л да. Мэн өмгөөлөгчийг нүдэ нээхэд Райг гарнаас наадчихсан байхыг хараад арай л эрт нүдэ нээчихлээ те гэд харамсангуй байж ухад Чинжээ орж ирнэ. Райг ч тэр хоёрыг үлдээгээд гарнаа. Чинжээ та чинь 10 жил жолоо мушихтай хосол гаргаагүй ч юу болчихв. Гэхэд Бянгён гэдэг хулгайчтай уулзаад цаадагч нь төрүүлж гараад машиндаа байж гээд явуулаад араас нь очиод машинаа бариад тэндээс хөдлөөд явж байхад машин гинт дуурлаад аашлаа. Уг нь бензиний характер гайгүй л байт юм да. Яасан бага? Чи явж засварын газар очиод юунаас болсныг нь олж мэд гэж даатгав. Удалгүй гаднаас Райг яанвэ цаан чи бэг шантаач нохоо үүдээр чгсэн байна гэснээр манай хоёр тэндээс өтөр төргөн дутаана. Харин нөгөө талд Бянгёны аав нь өрөөндөө дуудаад чи чинь яхаар баяа айлын ирэх шараа өхнийд байдаг юм. Хэжүүний аав Имхва группийн эзэн гэдгийг мэдээг юм уу? Чи ер нь ингэж хөгөөж ирж байхаар бойл. Наад хэрэг авмаар байсан хүмүүст нүг. Хүн болгоны авахыг хүсч байсан тодорхой хэргийг авчаад моостонтой хийгээ зүтгэхгүй нодлох баримтлагад яваад байх юм гэж зэмлүүлээд гарна. Энэ үед Бянгён өөрийнх нь дээрсгэлтээс болж Менсена сургуулиас гарахдаа түүнд хандан чи прокурор болохыг хүсдэг гэсэн байхаа. Тэр мөрөөдлөө биелүүлнэ гэж найд. Тэгэж байж чамайг хошногдож чадах юм шиг байна. гэж хэлээд явсныг нь санав. Бянгёныг өрөөндөө орж ирэхэд туслах нь хай миний дарга шинэ 20К-гийн хов байна. Хэжүүний хэлсэн үнэн байлээ. Тэр шин Жэхүй эмнэлэгт байгаагүй. Гиснэр мөрдлөгийн хүрээг тэлж Жэхүйг мөрдөхөр болно. Мэн өмгөөлөгчийг хөлн доголж байгааг хараад Райг 2 гар дээрээ өргөж гэрт нь оруулаад өнөөдрөөс юу ч бүтгий би бүхнийг хийх болно. Тогооч үйлчлэх чивэгчин зарц чинь болж хүслээр чинь би хувирий hotline baby гэж шивэ. Хөрхөө. Миний гэмтчихсэн гартай байж толгой дээрээ ус асгуулахгүй өөрөө угаалаа гэж зэмлээд. Гэхдээ яагаад өдөр 5 удаа үсээ угаагаад байдаг юм бэ? Наа чи айгүй буруу штэ. Хойгч нь бүр тослог болсон. Арай тэр Бянгёноос болоод үсээ угаадаг травматай болсон юм уу? Ер нь яагаад өмхийгээд байсан юм бэ? Гэж хэрэгт оруулахад мэн өмгөөлөгч. Би ямар ч өмхий өнөргүй шүү. Миний унгас хүртэл ангихлам өнөртэй. Өтгөн биш. Гоё шингэн. Миний нэрнээс болоод тэгдэг байсан юм. Гэвэл Райг. Арай. Тэр чи өөрөө нямбактери нэртэй штэ. Гачи үлбисэн л байлаа штэ. Гэхийг сонсоод мен Сена инээхэд тэрний инээхийг харсан Райг slow motion-д харж байгаагаас дуурлаад байгаа бол та шүү. Оройн бүхнийг хийхээр амлсан Райг хөнгөн зууш бэлдэх гэсэн өөрийнх нь зурагтай сүү газрын самар талах варен байхыг хараад "Гү яагаад энэ бүгдийг авсан? Бүгд миний зурагтай" гэж асуухад манай эмэгтэй хариулж чадахгүй бантаж байсан ч ашгүй өөрөө борлуулалт сайтай болохоор авсан байстай гэхээр нь "Аа, тийм шүү дээ. Чиний зураг энэ дээр байсныг агуутал харж байна" гэт. Гэтэл Райг надад нэг нууц байгаа. Ибэн сууж чаддгүй шүү дээ. Харшилт. Тийм байж энэ хамгийн сайн гоё амттай гэж зүүн эрх лам тоглочихсан. Хүмүүс намайг ийм гэдгийг мэдвэл муу хэлэх бах та. Хүмүүс надад биш, олонний өмнө байдаг Райг таард. Би хизээж хайрлагдаж байгаагүй. Тийм болохоор дандаа гомдлохоос өөр зүйл хийж чаддгүй байсан болохоор ганц намайг хайрлсан хүнээ өөрөөсөө түлхсэн байх.
Гэх ярианаас нь асар их сэтгэлийн шарах тээж явааг мэдэх болно. Жүнжээ засварын газар очиод машиныхын дугуйг хэн нэгэн хурц зүйлээр хадгаснаас болоод осолдсон болохыг олж тогтоогоод мен өмгөөлөгчд Раиг тэгсэн юм шүү гэсэн ч Менсена юу гэж Раиг тэгдэм бэ? Би тэрэнд итгэдэг. Тэр осол болоход намайг биеэр хамгаалсан. Тийм зүйл хийх хүн биш. Би чамд итгэсэн шиг Раигт итгэдэг. Чамайг халаасны хулгай ахиж хийвэл би өмгөөлөхгүй гэж хэлж байсан ч ахаад хэрэгт холбогдоход би биш гэж хэлэхэд чинь чамд итгэсэн. Тэрэн шиг гэхийг сонссон Райгийн сэтгэл гоголцох болно. Ингээд цагдаагаас машиныхын дугуйг хагалсан этгээдүүдийг олсон сургаар яваад очтол нөгөө мө үхчихсэн хоёр улгаа сууж идэв да. Үнийг тулгаагаар орно. Юм хомын туун аалах гэж завдан сталкерд нь 9 шидэн бүрдсэн улгаачуд. Ямар шалтгаанаар машиныхын дугуйг хагалсан бэ гэж асуухад Райг руу муухай харснаа. Чи их бардам юм аа. Хүн алчаад сул чөлөөтэй яваал алуурчин. Энэ өмгөөлөгч хүүхэн бид хоёрыг сөрдүүлсэн болохоор яа тийм бид хоёр хагалцъя гэж хэлэхэд Сена та хоёр дөнгөж сая хэрэгээ хүлээшлээ штэ. Хүний төрөн амьдаас нь санаатаагаар халдсан. Ингээд ялын уншиж өгөхөд Райг энэ хоёрыг зүгээр явуулчих болох уу? Оронд нь нэг л зүйлийг хүсье. Надаар оролдож болгоч. Миний эргэн тойрны хүмүүсээр битгий оролд гэж хэлээд тэндээс гараад мен өмгөөлөгчөөс уучлалт хүсээд наадуулагч нь зүгээр явуулсан дээрээ. Тэгэхгүй бол улам араанда зуугаад худалд суурхал тараагаад амаараа хүн алсан чадхаар хүмүүс байна. Би таныг ийм зүйл битгий туулаасаа гэж хүсэж. Sorry гэдгээ хэлээд явна да. Тэндээс гараад ажил дээр эртэл захирлан энэ хэргийг орхих. Бид Gold Boys хамтлагийн хуулийн фирмээр ажилтгийг чимэднэ. Нэг газрын дайсагнсан үйлчлүүлэгчдэд үйлчилгээ үзүүлэх боломжгүй. Гэснээр юу болсон бэ гэхээр Бёнгён Жэхвиг дуудаж худал мэдүүлэг өгсөн гээд тэрнийг эмнэлэгт байгаагүй батлах хяналтын камерын бичлэгийг үзүүлэхэд өөдөөс нь гэмт хэрэгтэн нүднийх нь өмнө байхад барьцах чадахгүй. Надад Раиг үүсэн ахыг хөнөөсөн шалтгаантай надад баримт байгаа гэд муудалцаж байгаа бичлэгийг үзүүлчихэж. Энийг мэдсэн Менсена. Sorry, би Райгийг үхтлээ хамгаална. Намайг халуулхал. Би үйлчлүүлэгч орхиж чадахгүй. Хорвоо бүхэлд чиний үйлчлүүлэгчийн эсрэг байсан ч өмгөөлөгч хүн үйлчлүүлэгч орхиж болохгүй гэсэн таны үгнээс болж би өмгөөлөгч болсон. Ингээд хэлэлтгээ хэлээд гарна да. Менсена Раигт болсон зүйлийн талаар хэлэхэд гайхаж боломгдаад би өөрөө очиж Жэхвитэй уулзаад ярилцах гэвэл нөө тэгж болохгүй. Нүүр тулсан байцаалт хийгдэхэд батуулсан болохоор хэрэгт нөлөөлөхийг завдсан гэд байдал буруугаар ирэх боломжтой. Тэгэхээр тэрнийг сайн мэдих ганцхан болох хамтлагийн гишүүн Ёмбинтай уулзаар очно. Ёмби ихэндээ би юу ч мэдэхгүй. Ястаа араагүй сонсоог. Гэд гүрийгээд харна. Мен өмгөөлөгч. Тэр шин Жэхвиг эмнэлэгт байгаагүй тогтогцсон. Чи яагаад байсан гэж хэлсэн юм бэ? Одоо ч болов талигаач үсааныг бодож үнэнг нь хэлээч хөө. Гэж байж ам нээлгүүлнэ. Ёмбин sorry. Намайг тэгж хэлгээд байсан юм аа. Тэр шин Жэхви ах фэнүүдийн сэтгэлийг уншаад тийрээд байсан. Раигтай маргалтаж зочин уран бүтээлчээр ороогүй болохоор хүмүүс тэрнийг бүр их бүлийдсэн. Дандаа тэгдэг болохоор би ч нээх юм бодоагүй. Шүн хальт унтаад сэрэхэд ах байгаагүй. Уцааж авахгүй алгуулсан. Өглөө зурагтаар үүсэн ахыг нас барсан. Сэжигтнэр Дүүрайгийг баривчлаа гэсэн мэдээлэл харсан. Ахаас хаана байсныг нь асуухад эмнэлэгт байсан гэж хэлсэн. Захирал бас бид хоёрыг эмнэлэгт байсан гэж хэвлэлээр зарласан. Ингээх тухай хэлнэ. Тэгэхээр Раиг Жэхви хоёрын харилцаа яагаад ийм уулны төвшөнд очсон бэ гэхээр Райгийн зарим нэг болчмгүй санаандгүй зүйл өөрийнх нь хэсгийг багасгасан. Бас фэнүүдийнх нь хамтлагт Жэхви шиг хэрэггүй хүн алга гэснээс болж муудсан. Сэтгэлээр унсан Раиг гэртээ ирээд мен өмгөөлөгчөөс та надад итгэж чадах уу? Яагаад надад итгэх юм бэ? Хаяа би айдаг. Нэрэнгээс үсэнийг алчсан байх вэ гэхээс. Бисэнд Менсена би чамд өөртөө итгэдэг шиг итгэдэг. Нашир. Манай хашааны энэ мод үнэн хэлэхэд хөдөлдөггүй. Худлаа хэлэхээр хөдөлдөг юм. Харж. Гэд модноос барьж угаад би Раигт итгэдэг гэсэн чи мод хариу алгаа. Ахаад би Раигт итгэдэггүй гэсэн харин вибратортод байна шүү. Раигч шат юм бэ гэж бодсон чи өөрөө туршиж үзэхэр болоод барьж угаад би царайлаг гэсэн чинь мод хөдөлсөнгүй. Би ухаалаг гэсэн чинь бас л хөдөлсөнгүй. Тэгээд хамгийн хүнд асуулт асуунаа. Би үсэнийг алаагүй гэсэн чинь мод бас л хөдөлсөнгүй. Энд нь жаахан ч гэсэн сэтгэл нь тайвшраа зогсож байсан хаалгаар нь хээжүн ороод ирдэг юм та. Яа сайн юм бэ? Хамаагүй ингэж өмгөөлөгч хүний гэрт хаалгаж тагшихгүй орж ирээл. Авдран руу явах гэж байгаа. Тэгснээ улцсан шар жижигхэн охин чи гэртэн дураараа шааж орж ирснэ л гэр орны тойруулж нэг хараал. Менсенад хандаж чи ичдэг юм. Яаж ингэж хүний залууг буулааж амьдрч чадваа? Хэрэгээр нь боож. Алив явъя. Миний хөрхийн экс
Ингээд Райгийн гараас бариад авахад Райг гарын түлхэж олдуулаад "Йоо, чи өөрөө явах уу? Энэ миний байх газар." гэж хэлээд мэн өмгөөлөгчийн гараас хатгаж авч байгаагаар 5 дугаар анги маань дууссан. Амаа. Яах гээд байна? Юу болоод байна ч та айгуу. Аашс. За байж гараа. 6 дугаар анги эхлэхээс өмнө энэ киноны амин сүнс болсон Crash-а ярихгүй болохгүй сте. Пивний гашуун амтыг таалдгүй хүмүүст яг гоё тохирох сэнгэнсэн зөөлөн амттай тим шараар их шүү дээ базар байна. Зарим нэг пивнүүд амтаа зөөлрүүлж ингээ цагаан будаа эрдэн шиш холиол. Харин Crash пив 100% 10 сая олжноос гаргаж авдаг. Пивний хорон гэгдэх герман чехүүдийн ноу-хавыг нэвчингээсэн тийм л сайхан зөөлөн янз эдтэй. Ойлгомжтойгоор хэлэхэд гашуун биш, маш зөөлөн сөөж мөжүүд холиод уухад яг тохирдог тийм л пив. Ингээд ойлгоход болно. Намайг хотлоо үзэж үгүй юу гэдгийг тэгээд өөрсдөө нэг шалгаад үзнэ үү. За, амар цугуулж чинь. Crush on Crush. За. 6 дугаар анги. Явах шинжгүй зогсож байсан хээжүүнийг Райг дагуулж гараад "Чи одоо яах гээд ах вэ? Салаад явуулдаж ирчих чийл юм байна" гэж хуцаад ах юм. Гэтэл хээжүүн "Бид хизээч салж байгаагүй. Тэр үед чамайг тавьж явуулах нь зөв" гэж шийдсэн. Гэхдээ одоо нөхцөл байдал өөр. Чамд би хэрэгтэй. Хүн өөрт нь үхтлээ санаа зовж явахад чи энд энэ хүүхэнтэй юугаа хийгээд ах вэ? Ингээд материйн нулимс дуслуулахад чи надаас болоод амьдрал маань сүрсэн гэд илүүг нь олно гэд орилж хашгичаад яваа үсттэй. Минь өмгөөлөгчийн хувьд миний итгэж болох цор ганц хүн. Чамаас салаад архинд живж бөбөө болохын даваан дээр сэтгэл зүйчтэй уулзч юм уухулсан. Саяхны хүртэл тэр юм ууж байсан ч одоо уухгүй байх. Үс соныг алдаад ийм хэрэгт орооцолдоод үхмээр санагдчихсэн ч одоо чиний өмнө амьд мэлтийгээ зогсож байгаа нь энэ хүний лааж гэж хэлээд дотгошоо орно. Тэгэхээр шүү дээ. Энэ хоёр юунаас бол салсан бэ гэхээр бэггээд шантажчин эзда хээжүүний баахан ирчүүтэй Райгийн гараар нь тавьж байгаа зургийг үзүүлэхэд Райг зурагнуудыг урж хаяад найз охиных нь баян гэр бүл мэдчүүл боо юм болно гэж бодоод хайртай хүнээ хамгаалахын тулд хэлсэн мөнгөний нөгөөд чимээгүй тэрнийг хайрлсан ч энэ явдлын хээжүү мэдээд эцсэн хүн ална гихчээр чи энэ бүхнийг мэдчихэд надаар дайчглаа. Чи намайг ганцаар дулсан болохоор би юм болсон. Чамаас болсон. Ганцаа хортуулснаа юу гэж бодов? Мөрөдө тоглолтыг ээжтэйг нэлж энэ тентхийн нэмэх 30 бааранд халтур хийж явдаг байж байгаад алдартай болоод зангаа хувирглаа. Би чамаас сална. Glow up-ийн харж гараа гэж салсан байгаа юм. Уул шугамд аваа шүү дээ. Маргааш нь Жэхвитэй хийх нүүр тулсан байцаалтын өмнө мэн өмгөөлөгч Райгт нэгт Жэхвигийн мэдгэлд хариу өгтөө өөрийгөө хамгаалах маягаар хандах хэрэггүй. Зүгээр мэдэж байгаа зүйлээ л хариул. Хоёрт асуултыг ойлгохгүй байвал надаас эхлээд асууж болно. Гуравт чиний ойрын хүн учраас хэцүү байх болно. Юу ч хийж хэлсэн бохимдож болохгүй гэж сануулж оруулсан ч байхгүй байх. Битгий худлаашаа майг нь өгтөл Жэхви харуу. Энэ ийм л хүчирхийлэгч дарангуулгач байхгүй. Ус ахта байнга задлаад асна гэж зөндөө олуудаа сүртүүлдэг байсан. Тийм болохоор гэрийн асуудалд ороод өөр компанитай гэрээ хийсэн. Тэр энэ мэдсэн ус ах тэр шөнө энэ талаар Райгтай ярилцахаар очиод асуулсан гэсэн мэдүүлэг өгнө. Райг гайхаад би өөр компанитай гэрээ хийгээгүй. Би бүр захиралтай. Манай гишүүдийн гэрээг шинжлэхгүй бол би гэрээгээ сонгохгүй гэж хэлж байсан. Гэтэл хэргийн эзэн ангиргийн дахиур нь ээж нь болж таарнаа. Үгийнхээ өмнөөс өөр компанитай гэрээ хийгээд мөнгөний авчихж. Райг байцаалтаас гараад минь санаатай хамт ээж дээрээ ирээд та яаж чадж байна? Өдний хүртэл миний нэрийг зарж амьдраад хүүхэд нь хүн амны хэргийн сэжигтэн болчиход байхад өөр энтэнд ярилцлага өгөөл бүр өөр компанитай гэрээ хийгээд хаанхын ямар газартай гэрээ хийсэн гэж уурлахад яа тийм бэ? Яа тийм би тэгсэн. Би тэгэд өсч өгөхөөс юм. Ямар газартай гэрээ хийснэ марччих. Мэ өмгөөлөгч та манай хүүд автаад байлгүй хэргийг хүлээлгээд гайгүй ял ахуулахыг бод. Гэх ээжийнхээ үгийг сонссон Райгт дэлхий хөмрөх шиг болж бүх эрдэн зөөрийнх нь эсрэг байгаа юм шиг мэдрэгдэнэ. Гэрлүүгээ явах замдаа Менсена Райгийг нэгэн байшингийн дэвэр дээр авчираад эсрэг талын байшин дээрх дэлгэцээр гарах Gold Boys хамтлаг болон Үүсон Райг хоёрын зурагтай рекламыг харуулад танай фэнүүд өөрсдөө мөнгө цуглуулж энэ рекламыг энд байршуулсан. Талигаж Үүсонд хүндэтгэл үзүүлж бас чамд итгэж байгаа болохоор чамайг ийм асуудалд орсон ч итгэж хайрладаг хүмүүс байгаа гэдгийг мэдрүүлснээр Райг маань асгартлаа ойлгох болно. Гэртээ ирээд Менсена хээжүүнээс уулзсан авгаа минь гэсэн мессеж авснаар тэрэн дээр очиход нэг хүн шиг муухай ашигласан дуучлаараа Райгийн гэр хураагдсан. Очих газаргүй байсан болохоор байлгаж байсан биз дээ. Буудал байвал хүмүүсийн анхаарлыг татна. Ганцаарнг нь үлдэвэл аюултай гэж цүнхнээсээ нэрийг ууз гаргаж үзүүлээд энэ Согийн хамгийн сайн хуулийн фирм тантай уулзахыг хүсэж байгаа.
Та Райгийн өмгөөлөгчний хэвээрээ байх болохоор битгий санаац. Зүгээр тусалцаа ав. Гэсэн чинь Мэн өмгөөлөгч "Sorry, би ганцаар ажилладаг" гэж хэлэхэд Хэжун Райг бит хоёр салж нийлж байсан ч цор ганц харин зөвхөн би гэж үгээд юу ярих гээ юу ч яриад. Маргаашны гэрээгээ шинжил сунгах гэж байсан үнэн гээд гэрчээр ороод өгөөч гэж гоохоор Райг захирал руугаа орсон хойгоор Мэн Сина өөрийнхөө захиралтай таарч ганц аяг халуун кофе татангаа ярилцсанаа. Захирал "Энэ хэрэг аав ичээ хэрэгтэй адилхан байгаа болохоор чи хайж чадахгүй байгаа үст" гэж тэрэнд хэлнэ. Мэн Синаг баг байхад аав нь хүн амны хэлс хэрэгт гүтгэгдэж шоронд тэрний өмгөөлөгчөөр захирал нь ажиллаж байж. Бүх хүмүүс аавд нь итгээгүй ч ганцхан өмгөөлөгч нь өөрт нь итгэж байсан ч харамсалтайгаар бүх насаараа хоригдох ял сонсож шоронд амиа хорлсон. Мэн Сина аавтайгаа эцсийн удаа уулзаад худлаа үсттэй. Та халаагүй гэдгээ хүмүүст хэл гэхэд аавынх нь эцсийн үг нь "Тэгэж хэллээ" гэд хүмүүс итгэх юм гэдэг үгийг аавтайгаа уулзахдаа сонсжээ. Энэ бүхнийг эргэн санаж бодсон захирал нь "Чи энэ хэргийг орхихгүй байж эцсээ хүртэл явж болно" гэснээр тэдний яриа дууснаа. Райгч өөрийнхөө агентлаг захирлыг гэрчээр мэдүүлэг өгүүлэхийг зөвшөөрүүлж чадна. Райг Мэн Синаг цоордлон ширтээд байхаар нь эдсэн Мэн өмгөөлөгч "Яасан? Хэлэх юм байгам" гэхэд "Та миний нүд рүү хараад бүхнийг мэддэг шиг би ч бас тэгж мэдмээр байна. Танд хобби байгаа юу? Чөлөө цагаараа юу хийх дуртай вэ? Сэтгэлээр унсан үедээ юу хийдэг вэ? Дуртай хоол" гэж асуухад "Над хобби идэрч байхгүй. Би хөгжмийн ертөнц центрээс хол хүн болохоор эморхтооч хөгжим сонсож өнчийн нулимс унгадаг. Хоолны хувьд хурдан болдог гоё амттай болохоор кембаб дуртай." Ямар амар сийхгүй худлаа хэлдэв бэ энэ ч та. Хобби нь Райгийн зургийг лайклаж комент өгч чөлөө цагаараа Райгийн дууг сонсож дагаж баясаж хөгжих. Эморхтоо Райгийн зурагтай юмнуудыг худалдаж авч сэтгэлээд үүрэгдэг байж. Тийм үст. Гэхдээ тэгээд яаж ч одоо энэний өөрт нь хэлэхвт нөгөөх нь айч хөлгөт. Энийг сонсоод Райг Мэн Синаг төгөлд рүү хууртай цэцэрлэг түрээлэн дагуулж ирж хажуудаа суулгаад "Би танаас үргэлж авдаг болохоор одоо миний хийж өгч чадах зүйл энэ л байна. Би өөртөө мэдрэмжин дургүй. Хөгжим хизээж худлаа хэлдэггүй" гэд тэр нь зориулж дуулж өгнө. Манай босгүй сэтгэл бүр гигэлзээл явчих шít. Маргааш нь Чүнжээ Райгийн ээжийн гэрээ хийсэн компаниг олжглоо гэснээр Мэн Сина тэдэнтэй уулзахаар гарна. Райг харин Мэн Синаг ажилд явсны дараа тэрэнд кембаб хийж өгөхөөр дэлгүүр орж хүнс цуглуулна. Гэрийн үйлчлэгч эгчийнх нь кембаб амттай болдог болохоор жор асуухаар эгч рүү залгатал "Хүүе, миний үрээ сайн уу? Чи яачдаг хүүхэд вэ? Усооны ажил явдлын үеэр уулзах гэж чадаагүй. Бүр нүднээс гарчихсан байсан хоол ундаа сайн идэж ууж байгаа юу?" гэд халуун дулаа ярихад Райг сайхан санагдана. Мэн өмгөөлөгч ээжтэй нь гэрээ хийсэн газараа очиж уулзахад Райгийн асуудлаас болоод гэрээг цуцалсан гэж хэлэхэд Мэн Сина "Sorry хөө, тех боломжгүй. Та нар Райгтай биш ээжтэй нь гэрээ хийсэн. Бас тэр хүн чинь тэрний хууль ёсны төлөөлөгч биш. Гэрээний мөнгийг авсан бас ээж нь. Райг биш. Зөвшөөрлгүй гэрээ хийсэн болохоор танах асуудалд орлоо доо." Гэтэл уг компани ажилтан "Тэдний талаас өөрсдөө манай хамтлагийг авах хүн хайж ийн гэхээр нь бүх зүйлийг зохицуулчихсан гэж бодоод л гэрээ хийсэн. Үсэн өөрөө бичлэн ирж гэрээ хийгээд Райгийг авчиж чаднаа гэдвэс" гих тайлбарыг хэлнэ. Юу болоод байгаа юм бэ чинчаа? Гэртүүлсэн Райг будаа хайж яваад агуулах шиг өрөөрөө ороод нэг хайрцагт өөрийнх нь зурагтай дээр стикер, азийн карт энэ төр байхыг хараад шоконд орхуулна. Мэн Синаг гэртээ ирэхэд Райг нуусан хайрцагтай зүйлсийг гаргаж шалан дээр шидээд өөрөө булан дэмараа суучихсан. "Энэ бүгд юу юм бэ? Тайлбар шаардж байна" гэж байгаагаар 6 дугаар анги нь дууссан. Юунд нуурлаад гам та? Өөрийнх нь фэн байсан дуугүй эсвэл өөрийнх нь зурагтай зүйлсийг хэргийн дараа хураалаа гэж уурлаад байгаа юм уу? Яг яасан? Үргэлжлэлийг яатинаас. I'm screaming on ambition. Since I bust shit, just in that, but we're dissing. No make a voice and cinema. Too sure I make a front. Gun guns get passes. Don't get edit. Time like the fire. Frame of the top sweat. Flowing higher. Show the show in G and Jen. Yeah, feed each and it's new. Yeah,